Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглал подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргуулах боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартаа манлайлан ажиллаж буй Монгол залуусын түүхийг хүргэж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн явсуудыг 7 хоног бүрийн даваа пүрэв гаргуудад хүлээн авч сонсоорой. За сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Америк төгсөгчдийн холбоо буюу МАСА-гаас эрхлэн бэлтгэдэг Education USA Mongolia подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид студидтэй 2013-аас 2017 онд Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн байсан Амар маань оролцож байна. За сайн байна уу Амраа? За сайн уу өдрөө юу байна? Танда за сайхан зусж гин үү? Сайхан зусж байна. Одоо сайхан зам болчих шиг шүү дээ. Тий, за тэгээд урилгыг хүлээж аваад өнөөдрийн подкастт оролцоод их баярлалаа. Education USA Mongolia подкаст маань ихэвчлэн яг Америкт хэрхэн суралцсан талаарх туршлагыг одоо Монголын залуучуудад болон одоо Монголд Америкт сурах хүсэлтэй хүмүүст зориулж бэлтгэдэг подкаст байгаа. Тэгээд яг энэ чиглэлийн дагуу би бас асуултуудаа асуугаад явах юм байна. За тэгээд Амраа өөрийгөө нэг товч танилцуулаач. За тэгэхээр сайн байцгаана уу? Намайг Баатар цогтын Амар гэдэг. Би Америкийн нэгдсэн улсад бакалавра төгссөн. Тэгээд төгсөөд 2010 онд Монголд ирээд тэрнээсээ хойш бол Монголдо ажиллаж байгаа. Миний хувьд 10 жилээ төгсөөд шууд Америк явах хаз завшааг надад тохиосон гэж хэлж болно. Тухайн үед USAP буюу United States Student Achievers Program гэдэг хөтөлбөрт тэнцэж ороод тэр хөтөлбөрийн дагуу бол ингээд бэлтгэгдээд тэгээ Америк сургуультад apply хийгээд явсан ийм товчхондоо түүхтэй. Тэгэхээр энэ USAP гэдэг хөтөлбөр маань ямар учиртай хөтөлбөр вэ гэхээр анх 1999 онд Зимбабwe улсад анх эхэлж байсан. Тэгээд өргөжөөд улмаар 13 улсад одоо хэрэгждэг. Тийм илүү сурах хүсэл эрмэлзэлтэй, зорилготой, чадвартай тийм залуучуудад, хүүхдүүдэд гэхдээ бас сургалтын төлбөрөөр бүрэн төлөх боломжгүй тийм хүүхдүүдэд зориулсан бүтэн жилийн бэлтгэл, тэгээ дээрээс нь их сургууль apply хийхэд өргөдлөө хүүхдэнд дэмжлэг үзүүлдэг тийм хөтөлбөр байгаа юм. Энэ хөтөлбөрийг тухайн үед одоо ч гэсэн баг хэрэгжүүлж байгаа EARC буюу боловсролын зөвлөгөө мэдээллийн төв гэдэг тийм байгууллага зохион байгуулдаг. Энэ USAP хөтөлбөрт тэнцснээрээ бол одоо бас Америкт суралцах боломж нэгцэн гэж би боддتي. За уучлаарай. Энэ хөтөлбөр нь Монголд хэрэгждэг хөтөлбөр юм уу? Нэг жилийн хугацаатай. Одоо миний ихээр одоо ойлгож байгаагаар gap year шиг л програм шиг сонсогдоод байна. Gap year биш. Би бол тухайн үед 10 дугаар ангид сурч байхдаа энэ хөтөлбөрт хамрагдаад хамгийн гол нь аппликейшнээ яаж бичих үү, эсээгээ яаж бичих үү, SAT-гээ яаж бөглөх үү гэдэг дээр бүгдэн дээр нь зөвлөгөө өгдөг. Дээрээс нь сургуультай аппликейшн явуулахад recommendation letter өгдөг. Тим хөтөлбөр бага. Тэгээ Монголдо бол хэрэгждэг гэсэн үг. Тийм, Монголд хэрэгждэг. Тэгээд энэ хөтөлбөр маань болохоор хамгийн гол нь одоо Америкт ингээд сургууль сурна гэдэг бол ялангуяа хувийн өндөр төлбөртэй сургууль сурна гэдэг бол санхүүгийн хувьд маш их ачаал болдог. Тэгээ манай ээж Китэмсийн одоо TC-ийн профессор хүн аав маань тухайн үед бас хуваараа бизнес эхлүүлээд явж ирсэн харьцангуй боломжтой те. Одоо дундаж давхаргын гэр бүл байсан гэхэд намайг яг Америкт сургана гэдэг бол маш хүнд даваа байсан. Тэг чи одоо ботход тухайн үед чинь долларын ханш одоо 1000 орчим төгрөгтэй байсан гэхэд одоо хэд болсон бэлээ. Одоо хувийн сургуульд яваа сурна гэдэг бол бүр л хүнд болсон байгаа. Тэгэхээр азар тэтгэлэгтэй боломжнууд байдаг. Тэгээд би энэ хөтөлбөрөөр дамжуулаад Duke-ийн их сургуульд тэнцэж ороод тэтгэлэг аваад тэгээд суралцсан ийм түүхтэй. Заастаа гоё түүхтэй байна. Одоо Duke их сургуульд орсон, за тэнцэж орсон, тэтгэлэг авсан гэдэг бүх шат болгонд нийтүүлээ хоёлоо дэлгэрүүлээд яриа. Тийм тэгээд за тэрнээс өмнө хоёлоо Америкт суралцахдаа ямар чиглэлээр суралцсан бэ? Америкт суралцахдаа Duke-ийг инженерийн чиглэлээр төгссөн. Намайг тэнцэж орж явах жил Duke Global Rank-аараа 8-д байсан. Гэхдээ яг Global Rank гэдэг чинь айгүй subjective юм л да. Ямар аргачлаар тооцож байгаасаа шалтгаалаад хэдэн Нобелийн шагналтай профессортай ч гэдэм үү энээсээ шалтгаалаад дээш доош болоод явдаг. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь топ 50-д байдаг сургуулиуд бол бүгд маш сайн боловсрол өгдөг. Duke-ийн нэг том хэсэг нь бол инженерийн сургууль, аягүй сайтай сургуулиудын нэг.
яг бакалаврын хэмжээнд бол тэгээд би Pratt School of Engineering гэх тэр сургуульд ороод ECE буюу Electrical and Computer Engineering, тэгээд Electronic Computer-ийн инженер гэдэг чиглэлээр бакалавра хамгаалсан. Хажууд нь болохоор эдийн засгийн чиглэлээр minor хамгаалсан ийм түүхтэй. ECE буюу Electrical and Computer Engineering мэргэжил дотроо бол би Signal Processing гэдэг concentration буюу focus-аар төгссөн байгаа. Тэгэхээр энэ яг юу вэ гэж жоохон тайлбарлах хэрэгтэй байх. Signal processing гэхээр одоо жишээлбэл ямар нэгэн сигнал байна. Аналог юм уу, дижитал. Энэ сигналыг ямар нэгэн хэлбэрээр мэдэрч аваад хөвчлэн сенсорын тусламжтай боловсруулаад дүгнэлт гаргаад шийдвэр гаргадаг энэ процессыг удирддаг ийм мэрэгжил байгаа юм. Тэр жишээ болгож ярихад миний мэрэгчлэр төгссөн хүмүүс бол одоо цунамигаас хамгаалах систем ч юм уу, avalanche уулын нурангтай тэрийг удиршил мэдээд хүмүүс дохио өгөх систем, магадгүй NASA aviation industry-д ер нь бол ажилтдаг. Надтай ойрхон сурч байсан оюутан найзуудаас бол бас нэлээд хэдэн тооны оюутнууд Wall Street-д ажилд орсон. Тэгэхээр ягаад тэгвэл Wall Street-д ягаад орж байгаа вэ гэхээр эн чинь одоо дандаа дата мэдээллийг аналитик хийж ажилландаа хувьцааны датан дээр, янз бүрийн датан дээр ажилтдаг болохоор энэ бас зарчмын нэг болохоор дөхөн болдог гэдэг Wall Street-д их авдсан байлээ. Харамсалтай нь болохоор би бол мэрэгчлэрээ ажиллаагүй тий. Төгсч ирчээд ямарсан мэрэг 10 онд төгссөн гэсэн тий. 10 жилийнхэн төгсөх ангид байхдаа одоо тэг USAID гээд програмд өргөө бэлдээд тэг сургуулиудад материалуудаа явуулсан юм байна шүү дээ тийм. Тэр бэлдэж явах хугацаанд чиний хувьд магадгүй хамгийн хэцүү зүйл нь юу байсан? Үе шаттайгаар ярих юм бол мэдээж англи хэлнээс ахуулаад SAT-ийн оноо essay, recommendation letter гэдэг ингээд явах байх л та тийм. Яг хөө тэр хөтөлбөрт тэнцсэн бол маш том боломжийг нээж өгсөн. 2006 он шүү дээ. Тэгээ ботхоор тухайн үед бол бас интернет одоогийнх шиг хөгжөөгүй байсан тийм. Мэдээл харьцангуй хаалттай эсвэл бид нэр яаж хаахаа мэддгүү байсан үед бол айгүй том боломжийг тухайн үед нээж өгчээсэн. Тэгээ сошиал медиа ч гэж байгаагүй. Ингээд ярихаар ямар нэг хөгжирсэн юм шиг те. Дээр үе юм ярьж байгаа шиг санагдчихлаа. Тэр үед бол маш том боломжийг нээж өгсөн. Яг өмнөх 100 нь TOEFL-тоо бэлдэж байгаа TOEFL-ийн шалгалтыг өгчихсэн байсан. Тэгээ TOEFL дээр айгүй сайн оноо авсан байсан болохоор хэрэн дээр санаа зоваагүй. SAT бол мэдээж давж гарах хэвээр том даалгавар байсан. Гэхдээ бол мэдээж уугахгүй бэлдсэний хүрээнд бол боломжийн сайн оноо аваад босго оноонуудаа бол бүгдэнд нүсчихсэн сургуультай бол хүрсэн байгаа. Тухайн үед бол би бүр хичээлээсээ 10 жилд штэ. Тодорхой хэмжээнд эрсдэл аваад хүүдээ хичээлээсээ 1 сарын чөлөө аваад SAT өгөхийнхаа өмнөх яг сард нь бол бүр суугаад бэлдсэн. Тэгээ тэр чинь одоо хэрвээ Америк сургуульд орж чадахгүй бол эн чинь ерөнхий шалгалтын эхний жил 9 6 он гэдэг чинь. Тэгэхээр ерөнхий шалгалтнаас одоо эрсдэлтэйгээ тэрэн дээрээ бас унчвал Монголд ч их сургуульд орж чадахгүй асуудал байна шүү дээ. Тэгээ авч ирсэн ямар ч байсан тэгээ тухайн үед одоо аз ивэсэн гэхүүлээ. Вау, чи тэгвэл одоо Америкт сурахгүй сургууль цахгүй гэсэн. Ер нь товчхондоо тийм. Бараг товчхондоо тийм югаар явсан ба шүү дээ, тийм. Вау, тэгээд Америкт инженерийн чиглэлээр за Duke их сургуульд сурсан байна шүү дээ, тийм үү? Тэгээд одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа байлоо. Одоо яг ямар ажил хийж байгаа байлаа? Одоо бол энэ чиглэлээр ажиллаагүй. Би дөнгөж төгсөж ирчээд ер нь тухайн үед л Америкт үлдээд ажиллах боломж байсан ч гэсэн би Монголдо ирэхийг зорьсон. Яагаад вэ гэвэл тэр чинь 2009 2010 оны яг эдийн засгийн бүүмийн үе байсан те. Тэр эдийн засгийн бүүм бол одоо л улс төрчөөд те ард иргэдийг үдсэн ядуулаад байдаг нөгөө л оюутлагоогоос үүдэлтэй шүү дээ. Оюутлагын бүтээн байгуулалтын гэрээ анх байгуулагдаад Монгол гадны хөрөнгө оруулалт маш ихээр орж ирээд яг эдийн засаг бүр 17% та хүртэл өсөжсэн тэр үе. Тэгэхээр бол яг тухайн үед бол айгүй их Монгол руугаа буцаж ирээ гэсэн оюутнуудын ялангуяа төгссөн тухайн үед тэнд ажиллаж исэн хүмүүсийн урсгал бол айгүй нэмэгдэжсэн. Яг тэр урсгалын нэг хэсэг болоод би Америкт байхгүй Монголдо ирээ ажиллаж үзье гэдэг. Тэгээд дөнгөж төгсөж ирээд бол Newcom гэдэг хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулалтын шинжээчээр анх ажилд орж исэн. Тухайн үед болохоор яг миний анхны захирлаар бол одоо нөгөө алдартай Баатрин Болд гэдэг хүн байсан. JP Morgan-д насаараа ажилласан хөрөнгө оруулалтын банкир одоо Rio Tinto компани гүйцэтгэх удирдлагын багт байгаа юм шүү дээ. Тэгэхээр тухайн хүнээс би маш их зүйлийг сурсан. Тэгээд эндээч бас айгүй тийм баяртай байдаг. Сонирхлоороо өнгөрсөн 10 жилийн хугацаанд бол ажиллаж агаад яг одоогийн байдлаар бол би Хас банкнд ажилладаг. Хас банкнд картын бизнес, захин банкны хэлт хариуцсан захирлын албанд шалгаж байгаа.
За түрүүний асуулт руу нэг эргээд буцъя л та тий. Магадгүй нөө Америкт сургуульд сураад тэнцэхгүй бол нэг сар одоо хичээлээсээ чөлөө аваад SAT-д бэлдээд за муу оноо аваад тэнцэхгүй бол Америкч тэнцэхгүй Монголч тэнцэхгүй. Тэр үед чи яагаад заавал яг Америкт сурах гэж шийдсэн юм? Магадгүй эсвэл өөр оронд сурах. Яг энэ түүх сонж хүүдээ яг миний амьдралд болсон зүйлээс хамааралтай л да. 98 онд баха манай ээж өөрөө их сургуулийн багш хүн байсан болохоор 3 жилийн хугацаанд Америк руу яваад англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх тийм сургалтанд явах боломж гарч ирсэн. Тэгээ яг ээж маань тухайн үед хүүхдтэй бас юм үзэж тэ нүд тайлуулъя гэж бутсан байх намайг дагуулад явсан. Тэгээд Америкт би очиод Калифорниа мужийн нэг жижигхэн хот Сан Хосе гэдэг хотод Simons гэдэг elementary school буюу бага сургуульд 3 дугаар ангид орсон. 98 онд тий 98 он тэр чинь бас анги өсөрж орж байгаа штэ очингуудаа ороод яг хүүхдүүдтэй танилцаад ингээд байсан чинь би бол өстой тэнд тоондоо гавал 3 оронтой тоог үржүүлж хуваагаал тий англи хэлээр асуудалгүй өсгөлгүй уншаал тэгтэл яг манай ангийнхан болохоор дүнгиж нэмж хасгуулжлаа үзэж яадаг тий үсгэлж уншиж яадаг тийм байсан гихтээ сургалтын хөтөлбөр айгүй гоё хүүхдүүдийн тэр бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх гэсэн те хандаа гараар нь юм хийлэгдэг юмыг яагаад вэ гэж учирлсан тийм сургалтын хөтөлбөр одоо байсан одоо ч надад тотхон санагдтыг. Тэгээ миний санаанд нэг ерөөсөө гардггүй зүйл гэвэл recycling plant буюу дахин боловсруулах үйлдвэрээс бүр мэрэгчлэлтэн ирээд дахин боловсруулах яагаад чухал юунд хэрэгтэй юм гэдгийг айгүй сайн тайлбарлаж өгөө цогтой туршилт хийя гэд ингээд юм шилэн хөрс хийцэн хідэн савнууд нь нэгэнд нь алим хийгээ нэгэнд нь цаас хийгээ нэгэнд нь уут хийгээд нэгэнд нь хуванцар сав хийгээ тэгээ сар өдөр болго усалж байгаа юм бид нар. Тэгээ сарын дараа ухаж гаргаж ирэх чинь зарим нь ялзарсан, зарим нь шингэсэн, зарим нь хэвэндээ байгаа. Тэгэл ийм учраас хог хийдгүүн шүү, болохгүй шүү, дахин боловсруулах ёстой шүү гэдэг одоо нүдэрээ харж биеэрээ мэдэртэл тайлбарлаж өгч байгаа байхгүй. Тэгэхээр нэг тим юм сураад сурцсан хүүхд чинь хизээч одоо хог хаяа гэж бодохгүй боломжтой бол боловсруулъя, дахин боловсруулъя гэж бодож чижээ. Тэгэхээр тухайн үеийн сургалтын системийн онцлог үнэхээр гайхалтай байсан. Айгүй их зүйлийг би сурч мэдсэн. Тэгээд энэ үеэс эхлээл би ер нь ямар ч байсан би том болоод Америкт ирж сурнаа гэж одоо өөртөө тийм андгаа тавьсан ч хүү те зорилт тавьсан байсан. Тийм болохоор ерөөсө ерөнхий шалгалт хамаагүй те Америк л явна гэж зүтгэцэн эргэлтэй. Тийм байна. Тийм байна. Тэгвэл бүрс нэлээд эрт шийдвэрээ гаргасан юм байна шүү дээ. Яг тэр үед. Тэгээд тухайн үед нь одоо үгүй чинь хамгийн их тулгарч байсан бэрхшээл юу байсан? За ингээд шийдчихлээ. Магадгүй гэр бүлээс ч юм уу одоо сурж болохгүй ч юм уу тиймэрхүү юм эсвэл одоо үгүй чи өөр боломжууд байдаг штэ ч юм уу эсвэл одоо зөв чиний хувьд хов хүний хувьд ч юм уу. Яг манай аав ээж хоёр бол дэмжиж байсан. Мэдээж яг шалгалтаа өгөх тэр аппликейшн эсээгээ бичихтэй өөрийнхөө хүссэн сургуулийг сонгох гэдэг бол нэлээд том бэрхшээлх нь хашаа чаленж байсан гэж хэлэхүү дээ. Яг бол USAP хөтөлбөрт хамрагч байсан тухайн үеийн хүүхдүүд нэг давхардахгүй 2-4 сургуульд apply хийж болдог. Нөгөө тэрэн дээр нь яг өөрөө бие дагаад өөр сургуулиудад apply хийн л дээ. Тэгэхээр USAP-аас нөгөө recommendation letter энэ нь явдггүй тийм байсан байхгүй. Тэгэхээр сургуулиа маш сайн сонгох хэрэгтэй болдог. Тэгэхээр чи жишээлбэл 4 сургуулийг сонгоод тэр 4 сургууль чиний сонгосон 4 сургууль танай ангийнхныхантай бас давхцахгүй багцсан. За тэгэхээр нууцшгүй ямар сургуулийг сонгосон. Тухайн үед нэг таньдаг хүн надад зөвлөө тэгээд тийм илүү жижигхэн коллеж маягийн сургуульд оруул те. Тэнцэх магадлал өндөртэй. Яг тэнцэх магадлал өндөртэйгээс хаад айлын би ганц хүүхэд болохоор айлын ганц хүүхдэд илүү тохиромжтой том кампус биш гээд. За миний санаж байгаа Reed College гэдэг Portland-д байдаг. Нэг коллежид apply хийж исэн. Williams College байсан болов өөр одоо би жоох мартчихсан. Тэгээд Lafayette College-д apply хийжсэн. Тэгээд нэг нь за одоо гомдлын мөрчхүүдээ нэг том сургуульд apply хийхгүй болохгүй дээ гэд би сургуулиудыг ингээд харж ирсэн. Яг миний хүсэжсэн мэргэжил University of Chicago Duke 2-т байсан байхгүй юу. Тэгээд би Duke-ийн арай дээр юм байна гэж бодоо сонгож байсан. Тэгээд яагаад энэ мэрэгчлээ гэхээр манай ээж бас электроник компьютерийн инженер болохоор би яг энэ мэрэгчлэр сурыг гэж тухайн үедээ сурыг гэж бодож ирсэн. Яг ээж болохоор яах юм бэ? Дандаа компьютерийн ард суун штэ. Бараг өөр мэрэгчл сонгоо гэж зөвлөжсэн ч гэсэн одоо нэг 16 настай хүүхэд чинь ээжтэйгээ зөрмөр санагддсан байлгүй те. Заавал энэ мэрэгчлийг сонгоно гэж сонгосон. Гэтэ алдсан зүйл ерөөсөө байхгүй. Би бол инженерийн мэрэгчлэр сурсандаа бол маш одоо баяртай байдаг гэхүү те. За ямар ч сан сургуулаа сонгочлоо тий. Мэдээж чи нэлээд судалгаа хийсэн баха. Одоо Америкт чинь тухайд одоо хэдэн мянган сургууль байдгийн 6-7 мянган сургууль. Тэгээд тэндээ сонгочлоо. Дүх тэнцчлээ. Бөөм баяр.
Нөгөө би тэрийг айгүй сайн санд юм аа. Яаж тэнцсэн Эхлээл нөгөө хамгийн гол нь би тэтгэлэг авах гэж байгаа шүү дээ. Тэтгэлэггүй бол угаасаа сургалтын төлбөрөөр төлөхөд хэцүү. Тэгмэд одоо тэр тэтгэлэг хаанаас ирж байгаа? Сургуулаас ч юм уу? Эхлээл эхнийх нь коллежинд татгалцчихлаа. Уучлаарай тэтгэлэг боломжгүй. Дөрвөөс те. Хоёр дахь нь татгалцлаа. Гурав дахь нь татгалцчихж байгаа байхгүй юу? Дүүкээс босд нь бүгд татгалцсан. Дүүкийн хариу ирээгүй. Тэгээ жижиг нь татгалцсан юм чинь 5 ч гэсэн татгалцах байлгүй гэд би тухайн үед бодоод ер нь жоохон сэтгэлээр унтсан байсан. Тэгээ яагаад чи унтжаагаад шүн үүрээр нэг 5-ын үед сэрээд өрөөндөө нойр хүрдгүү. Тэгээд компьютер асаагаад тухайн их чинь одоо бараг л dial-up-тэй 56k модемаар холбогддог байсан байх. Арай гэж Yahoo mail руугаа ороод харсан чинь сургуулиас congratulations гэж захиа ирсэн байна имэйлээр. Нэгээд үтсэн чинь тэнцсэн танд баяр хүргэе. Тэнцэхтэй бүр тэтгэлэгтэйгээр тэнцсэн байна гэдэг юу мэдээ ирсэн. Тэгэл би мэдгүй тухайн үед бараг ухаан санаа орж гараад амар л ойрлсон гэсэн. Ирсэн да. Тэгэл аав ээж хоёроор юу болж байна хүүхдийн минь хулгайлаад аваад явж байна уу? Өөрийн 5 цаг зүрхэн зогсож байна уу гэж аагаад гүгээд ороод ирсэн чинь би тэг нэг баярлцсан сууж исэн гэдээ ирдээ. Би тэр моментаа сайн сандгүй нөө шоконд орцсон. Тэгэд айгүй атцтай те. Тэгээд энэ дээр би одоо юу ойлгосон бэ гэд бас юу залуучуудад зөвлөмөр байна вэ гэхээр том сургуулиуд, ялангуяа private хувийн сургуулиуд хамаагүй их сан хөмөрхтэй байдаг. Тэтгэлийн сан ч их байдаг болохоор тэтгэлэг өгөх магадлал нь хамаагүй өндөр байд юм байна. Жижиг сургуулиуд бол жижигхэн тэтгэлийн сантай. Улсын сургуулиуд бол бүр тэр тусмаа гадаадын оюутнуудад тэтгэлэг өгөх магадлал нь бүр бага байдаг юм байна гэдгийг ойлгож авсан. За наад чи харин айгүй сайн хэрэгтэй зөвлөгөө сонсогдож байна. За тэнцчлээ тий. Тэгээд тэтгэлэг нь болохоор сургуулаас нь өгсөн гэсэн үг үү? Тий, тэтгэлэг нь сургуулаас одоо сургуулиуд янз бүр байдаг. Гэхдээ ялангуяа private сургуулиуд тэрэн дотроо одоо бил менчин ихтэй endowment томтой тийм Duke-ийн хувьд бол need based financial aid гэдэг програмтай те. Аппликейшн явуулчихаа. Хэрвээ чи үнэхээр тэнцэх юм бол ямар ч байсан чиний санхүүгийн чи хэрэгцээг бүрэн хангана гэсэн. Одоо Harvard, MIT-д Ivy League-ийн сургуулиуд бол ихэнх нь blind based financial aid гэж байгаа. Тэр нь чиний санхүүгийн чинь нөхцөл байдлыг харахгүйгээр цэвэр чамайг академик тэр одоо бусд юунуудээр нь үндэслээд чамайг шилж сонгож авчаад дараа нь санхүүгийн чинь нөхцөл байдлыг задлж үзнэ гэсэн үг. Тэгээд чи боломжгүй бол чам 100% одоо санхүүгийн чинь хэрэгцээг хангана, тэтгэлгээ өгнө гэсэн үг. Тийм байдаг. Тэгэхээр энэ одоо давуу тал болсон гэж хэлж болно. Миний хувьд тэтгэлэг бол би нэг 80 орчим хувийн тэтгэлэг авсан. Үлдсэн 20% нэг маш бага хэмжээгийн эцэг гэхээс нь төлөх, тэгээд зээл өөрөө ажил хийж олох гэсэн тийм тэтгэлгийн багц байсан. Тэгээ миний тэтгэлгийг бол яг Pepsi компани одоо хуудаг ундаа те Pepsi компани Өмнөд Америк Карибын бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг байсан. Одоо хувийн нэрэмжит тэтгэлэг гэсэн үг шүү дээ. Тэр тэтгэлгийн гол юу бол мэдээ сайн сурах хэрэгтэй. Тэгээд улирал бүхэн тэр одоо тэтгэлэг өгсөн хүндээ зориулж би ийм сайн байна, ингэж байна, ингэж сурж байна гэдэг одоо хувийн захаа бичих хэрэгтэй. Болон сайн сурах хэрэгтэй. Тэгээд тэгэхээр үнэхээр атцтай гэж хэлж байна. Тэгээ өмнө нь болохоор сайн хосээд очоод 3 дугаар ангид сурч ирсэн гэдээ ярьжсэн шүү дээ. Ээжгээд агаад та 98 онд. Тэгээд 2006 онд Duke тэнцээд очиход ямар байв? Duke ч одоо North Carolina-д байдаг тийм. Тэр чинь баруун эрэг байсан. Duke болохоор зүүн эрэг дундаа нэлээд уртуур, Хол Каролина муж, Ногоон муж бах тийм. Ногоон муж, Durham гэдэг хотод байдаг. Үгүй тэр чинь их сайн би чинь одоо анх удаага ингээд хол явж байгаа хэрэг штэ. Тэгээд аав ээж хоёр өргөж өгч чадахгүй тухайн үед. Тэгэл ганцаараа явна. За тэгээ яаж хийж байгаа яваад очиж байгаа тухайн чинь бас энчоноор Бээжингээр арай нисээгүй маа да энчоноор нисэн санагдаж байна. Энчоноор нисээд очлоо. Тэгээ очисон чинь аягүй сонин. Тосч авах хүн байхгүй. Очиж чинь кампус хов хоосон. Тэгсэн чинь нөгөө шинээр их сургуульд орж байгаа оюутнуудад ингээд зориулаад orientation week гэдэг хийгддэг одоо сургуультайгаа танилцах 7 хоног гэх юм уу да. Тэрнээс өмнө яваад очсон. Яагаад вэ гэж чинь нислэг л тэгээд таарж ирсэн. Тухайн үед чинь ямар өдөр болгон сөүлүү нислэг байгаагүй шүү дээ, тэ. Тэгэл connection интернет таарахгүй. Тэгэл төрүүлээд очсон. Тэгээд дотор байрандаа орсон чинь юу ч байхгүй хавгаасан, air condition ч байхгүй. Бараг 36-7 градусын халуун, 80-90% чийгшилтэй орны даавуу, бүтээлэг юу ч байхгүй, сенсч байхгүй, кампус дээр хинч байхгүй, тэ. Тэгээд тухайн үед чинь бас юм мэддгүү л гэж л дээ. Debit card ч гэх аав ээжийн өгсөн хэдэн төгрөг ингээд кармалаа л хайчихгүй гээл те ингээл аагаал очиж исэн санагдтыг. Тэгэхээр одоо тухайн үед бол тэгэл бас би хаашаач ирчвэ яах гэж ирчвэ гэсэн бодлоод байсан. Тэгэл ганц 2 хоногийн дараа orientation week-ийн эхлээл нөгөө багш нар нь хүлээж авдаг хүмүүс нь ирээд
Тэгээ угаасаа тэрний дараа нөгөө ор хүнжлийнхаа давуу мав худалдаж авт юм билээ шүү дээ. Тэндээс тусгай үцгэлэн маягийн юм гараа. Тэгээд аваа. Тэгээ өрөөний хүүхд мөхт маань ирээд азар сэнстэй хүүхд ирээд тэгээд тийм оо түүхтэй гэх үү. Тэгээд гоё түүх шүү дээ. Эхний семестр болохоор хамгийн ер нь хэцүү байсан да. Хэцүүч байсан. Тэгээ угаасаа гэрээсээ ингээ хол явцсан хүүхэд нэгдүгээр курст эхнийхээ семестр жоохон том толгойлно үстэй. Би тооны сургуулиас AP гэдэг юм орлуулж нөгөө кредит авч чадахгүй болохоор заавал тоогоо хамгийн доотлын төвшнгөөс нь үзнэ. Тэгвэл надад дэндүү амархан 7 дугаар ангийн тоо юм аашаа. Тэгэл том толгойлж байгаа л эхний семестр дээр тоон дээр унах төгчээсэй. Оо тийм үү. Тэр чи айгүй их сургууль гэдэг чи айгүй хурдан чангараад явцдаг. Тэгээд сураад тэрнээс айгүй сайн хичээсэн дээ. Одоо суралцж явах үед одоо хамгийн гоё дурсамж гэвэл одоо үгдчихэв. Дээрэс нь бас одоо бакалаврын зэрэгт суралцаад Америкт тулгардаг том сорил юу байдгийг. За мэдээж хамгийн анх бол холоос очиод одоо нэг гэрээ санах те. Эсвэл одоо соёлын зөрүүтэй байдлаас ахуулаад нилээ сорилтууд. Тэрнээс гадна ямар сорилтууд вэ? Тэгэл хамгийн дурсамжтай сорилттай үйл яхахгүй ихний жил байгаа. Тэр бол ойлгомж. Тэрнээс хойш бол тэгээд одоо нормалт нэг юм уучраалаа явчихж байгаа юм л та. Мэдээж гэрээ сан, нутгаа сан тэрэн дотроо Монгол хоолоос Монгол хоолччтэй илүү гэрийнхаа те илүү ээжийнхаа хоолыг сан тэр чин дандаа кафетеригийн хоол идж байгаа юм чин тэгэл нэр нь л өөр болохоос шүдэр болгоно нэг л орцтой те хааны клэш таймж шиг тэрснэ ямар roasted pork шиг хамхал байгаа байхгүй те өөр л нэхгүй нэртэй хэлбэртэй те яг гэрийнхаа хоолыг айгу сандын байлаа. Тэгэд миний хувьд болохоор яг гадаадын оюутан байсан болохоор очоод эхний жилээ тэр тусмаа эхний семестртээ заавал academic writing те англи хэл дээрх academic writing гэдэг хичээл авах ёстой болсон. Миний хувьд хамгийн хүнд шалгуур, даалгавар байсан гэхүү. Би Монголд байхдаа бол манай 10 жилийн англи хэлний багш нар их сайн багш нар байсан. Дүрмэн дээрээ гайгүй те уншихтаа гайгүй очсон. Гэхдээ бол ярих чадвар бол яхахгүй тутмөгчж байгаа юм л та. Одоо бол яг одоо янз бүрийн хувийн сургуулиуд гараад ирсэн хүүхдүүд ч гэсэн айгүй их зурагт үздэг, YouTube үздэг, англи контент хэлбэг болцсон болохоор хэлний харьцангуй сайн болцсон байх шиг байна. Одоо биднийг баг байхад бол цэвэр Cartoon Network, National Geographic Channel хоёроос өөр англи контент юу н байдгүй л байлаа шүү дээ. Тэгээд очихоор яг хэлний бэрхшээл нэг тулгарч байгаа юм. Яг очингуу цандраал хэл ам эвлэхгүй өөрийгөө ч нэг зөв 10 өгүүлбэр тайлбарлаж танилцуулж чадахгүй л байгаа байхгүй юу. Тэгэнгүүт эхний том чаленж нь тэр academic writing гэдэг хичээл авч байгаа. Тэгэхээр яадгүй гэхээр манай жил 1400 орчим 1-р курст оюутнууд орсон манай сургуульд. Бас олон хүүхдүүд байхгүй юу. Бүгд сургууль дээр очихоос өмнө зайнаас хичээлүүдээ сонгодог эхний семестрт үзэх. Тэр олон хүүхдүүд бүгд зэрэг сонгуулж чадахгүй болохоор систем нь тэгэл би чинь энэ ямар удаан нэтээс холбогдож байгаа байлаа юм гацаал явж өгөхгүй. Тэнгүүд лото явуулаад шодох журмаар хин хизээ хичээлээ сугалахаа ингээд 90 бин гаргачдсан байлаа. Би азар гэхүү, азгүйтэй гэхүү хамгийн сүүлдэнд харцсан. Тэгээд academic writing авах хэвээр ингээд хичээлүүдээ харсан чинь хамгийн гоё хичээлүүд нь бүгд дүүрсэн. Тэг нэг 4-5 хичээл сонголт хийх болж байгаа. Тэгэл харж байгаа л араа гайгүй Indian American Authenticity гэдэг нэг хичээл байна. Тэгэхээр энэ за инженуудын тухайн байсан арай сонирхолтой байж магадгүй байл сонгочвоо. Тэгэл очиод хичээлдээ очисон чинь юун индианчууд байх втэ те нөө 2-3 дахь үедээ Америкт амьдарч байгаа эндгээс ирсэн цагаачдын одоо соёл, уламжлал, тэдний values нь юу вэ гэдэг талаар ярьдаг хичээл байгаа байхгүй юу. 12 хүүхэдтэй 11 нь яг Indian American буюу энтгэг хүүхдүүд багш нь хүртэл энтгэг би ганцаархнаас тэгэл юу ч ойлгохгүй шүү дээ. Айгуу соёлын гүн юм лөө deep dive хийгээд орчиж байгаа ойлгохгүй. Дээрээс нь тийм нарийн ширээ юм уншаад бас тэгээд өстой чартайсан гэдэг бол тэр хичээл дээр болсон. Тэгээ би баг багш дээр 7 хоног 6 цагийн давтлага авдаг байсан баха. Тэгээ сүүлдээ ч нөгөө багш нь надаас бүр залхацсан. Бараг л нэг ядаргаатай юм л гэж боддог байсан байх. Тэгээд ихч нухлуулсан. Тэгээ ямар ч байсан төгссөн. Өрөвцөн үү яасан ямар ч байсан би гарсан тэрэн дээр. Гэхдээ энэ маань миний цаашдын энэ одоо 4 жилийн оюутны карьерт хамгийн том одоо чадварыг одоо өөрөө сурах, ойлгох, өөрийгөө одоо ингэж чаленж хийх чадварыг надад олгосон хичээл байсан гэж хэлж болно л та. Нөгөө өөрийнхөө сайн физик, тоо, хим дээрээ бараг муу авчих нь холгүй тоохгүй яваад байдаг. Энэ хичээл дээрээ болохоор бас би авчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол айгүй том боломж байсан гэж би одоо харддаг. Яг үргэлжлүүлээд 2 дугаар семестртээ оронгууд миний яг үндсэн инженерийн хичээлүүд ороод эхэлнэ. Тэгэнгүүт 7 хоног болгон лабораторийн хичээлдээ 1-2 лабораторийн хичээл лаборатори болгон дээр 20 хуудас лабораторийн тайлан бичнэ англиар.
Энэ хичээлийн дараа бол тэр чи одоо piece of cake санагдаж байгаа юм чи тэ. Яг тийм л юутай байсан. Тэгэхээр энэ хамгийн том challenge байсан, хамгийн том боломж байсан. Чи харин тэгвэл нэг сонголт хийх нь хүртэл айгүй сонирхолтой эхлээд эхний утсан өдөр нь хүртэл айгүй гоё сонирхолтой эхлээд сонирн байсан. Айгүй сонирн байсан. Яах гэж ирвэ чи их батсан. Тэгээд дүүрэн бол айгүй хөдөө юм шиг санагдахаар газар шүү дээ. Айгүй жижиг. Хайцсангуу өдөө шүү дээ. Тийм одоо Америкийг Нью-Йорк одоо гэж том хотуудаар төсөөлдөг бол айгүй их сургуулиуд байдаг. Уг нь залуучууд ихтэй хотохгүй юу. Син нэг ил хул юм шиг нэг тийм байдаг шүү дээ. Тэгээд юу гэдэг бүх хүүхдүүд аав ээжтэйгээ ирнэ ориентейшн дээрээ те. Уяа ганцаараа харгал бодолч мэд уйлмаар санагдаж байгаа шүү дээ. За ингээд ямарсан 4 жил сурлаа те. Ингээд энэ сурсны үр дүнд чамд юу хэрхэн нөлөөлсөн бэ? Америкт сурсан чиний хувь хүний чинь ямар амрыг бий болгосон бэ? Ер нь бол тийм нээлттэй, multicultural буюу те бас олон хүмүүсийн өв соёл уламжлалыг хүндэлж сурсан тийм л хүн болсон гэж бодож байна. Ер нь гадаадд сурах тэр тусмаа Америкаас гадна илүү барууны орнууд, Аз ихээс илүү барууны орнуудад сурсан залуучууд илүү тийм нээлттэй, илүү тийм одоо multicultural арай илүү тийм дэлхийн одоо иргэн болохт нэг шат ахиж бэлтгэдэг юм болов уу гэж би бол боддتي. Мэдээж нэг том сурсан юм нь бол тэр нийгмийн идэвх, сайн дурын ажилчид нэрлдэг, нийгмийн идэвхчд нэрлдэг те. Одоо ингээд харахад бас нэг Мерсерийн хандлага ажиглагтаад идэх нь Монголд бол ингээд амбицтай хүн нийгмийн идэвхтэй байдаг ч гэдэм үү нэг тийм ойлголт байгаад байдаг. Энэ бол одоо барууны орнуудад тэр тусмаа Америкт бол шал өөр. Чи харин ч заавал нийгмийн идэвхтэй байх ёстой гэж нийгэм нь шаарддаг, сургууль нь шаарддаг ийм систем байгаа. Хүн одоо суралцсан бол буцаад сурсан мэдснээ бусдаагаа хуваалцдаг ямар нэг хэлбэрээр тийм л концепц энэ дээр бол явж гэн л та. Тэгээд 3 дугаар зүйл нь бол яг үнийг хэлэхэд миний бодлоор гадаад явж үтсэн, эх орноо сансан, битгэрж үтсэн те хүн илүү эх орноо хайрладаг, үнэлж сурдаг, харамлдаг болдог юм шиг надад санагдтыг. Тэг илүү их оронч болдог. Ягаад гэвэл одоо хүн нөгөө одоо Монголдо дандаа байгаад байл эн чинь дандаа төрсөн өснөөс хойш байсан юм чинь өөрт байгаа юм нэг тоодгүй шүү дээ. Яг холдоод ирэхээр тэрнийхэн сай гой сайхныг мэдэрдэг юм шиг надад санагддаг. Тэгвэл одоо мэрэгчлээ сонгочоод дүүнерт зориулаад ямар хөө зөвлөгөө өгөх вэ? За түүхтүүд зориулаа юу гэж хэлэх вэ гэвэл YouTube ороод мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ? Зөв сонголт гэрэлт ирээдүй гэж хаагаад 10 цуврал миний хичээл байгаа. Тэрийг үзээрэй гэж хэлмээр байна. Яагаад ингэж хэлж байна гэхээр нөгөө масад байхдаа бид нар багаараа олуулаа нийлж төсөл бичээд Америкийн нэгдсэн улсын төрийн департаментаас санхүүжилт аваад нэгэн төсөл хэрэгжүүлсэн. Тэр нь энэ төсөл байсан. Бид нар судлаад үтсэн чи ер нь одоо би тоогийн жоохон буруу санджиж магадгүй. Монгол оюутнуудын 60% нь залуучуудын 60% сонгосон мэрэгчлэлтэй нэгт сэтгэл хангалуун бус байдаг. Яагаад бол тухайн үед нэг нь эдийн засагч бол хуульчвал гэж болгоцсон өөрөө яг хүсэж ирсэн биш ч байт юм уу те. Хоёрт одоо 10 жилийн сургуулиудад тэр мэрэгжил сонголтод зөвлөдөг Америкт юм уу гадаадд бол career counseling гэдэг те. Манайхаар бол одоо нийгмийн ажилтны хийх ёстой ажил байх л та. Тэр нь бол бас тодорхой хэмжээнд учир дутагдaltaй байдаг болохоор одоо ингээд мэрэгчлээ одоо сонгоход бас учир дутагдaltaй байдаг гэсэн тоо баримт байгаа юм. Энэ сүүлийн үед сайжирч байгаа байх. Гэхдээ ялангуяа одоо бидний төгсөж явах үед бол бүр бараг л ортос байгаагүй бор зүрхээрээ явж байгаа л сонгодог байсан үе. Тэгэхээр яг ийм хэрэгцээ байна гэдгийг хараад бид нэр мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэдэг тэр чинь мэдээж эн чинь зүгээр ингээд онгоц будаж байгаа юм шиг таахгүй ч аргачлалт байгаа те. Тэрийг одоо шинжлэх ухаан дээр үндэслэн аргачлалын ингээд 10 цуврал богино анимашн болгоод хийсэн ийм теле хичээл байгаа. Тэгэхээр энийг орж үзээрэй гэж зөвлөмөр байна. YouTube дээр зөв сонголт гэрэлт ирээдүй. Мэргэжлээ зөв сонгохын тулд бүр суур асуудлыг ярих юм бол хүн өөрийгөө сориод олон талаар сорж үзээд өөрийнхөө сонирхлыг олж нээгээ тэрэн дээрээ үндэслээ мэргэжлээ сонгуул одоо урт хугацаанд ач харгалтай байх гэж бодож байна. Дугуулan жав сайн дурын ажил хий те. Одоо сайн дурын ажил хөө нийгмийн идэвх гарга чамд ч гэсэн одоо дахиад гадаадд их сургуульд орох чинь айгүй том төлөвлөц болно. Ирээдүйд ямар мэргэжил илүү ач холбогдолтой болох вэ гэдгийг өөрөө судалж мэд хүмүүсээс асуу. Гэж хэлмээр байна. Монголд бөгөөд дэлхийд дахинд. Ягаад гэвэл өнөөдөр миний ярьж байгаа юм 2 жилийн дараа ч өөрчлөгдсөн байхыг үгүйсэхгүй. Ирээдүгөө харсан сонголт хий. Өнөөдрөө харсан сонголт. Өнөөдөр айгүй олон хүмүүс эдийн засгаар сураад байна гэдгээр нь биш. Ирээдүйд юу хэрэг болох вэ гэдгээр нь сур гэж зөвлөмөр байна. Тэгээ 3 дахьт нь болж өгвөл хүн болгоны сураад байдгүй юмыг сураа. Жишээлбэл инженерийн мэрэгчил. Ягаад гэвэл инженер болоход бол хөлбөрөх чадвар сайтай одоо мэрэгчлэтнүүд болох суурийг бэлтгээд өгд юм аа гэж хэлмээр байна. Хөрвөх чадвар гэснээс
Амрын хувьд бас яг стартап гарааны бизнес эхлүүлээд нэг хэсэг ажиллаж байсан те. Easy Easy Ride гэдэг одоо яг такси үйлчилгээний одоо модулийг аягүй гоё шинжилгээ болгоод гар утсан дээрээ хүн таксигаа дуудаж ашигладаг. Одоогоор бол Uber-тэй их төстэй үйлчилгээ байгаа даа тий. Тэндийнхэн талаар нэг баг цаг дурж байгаа. Easy Ride концепц нь бол одоо ботход ингээд цаг үеэсээ арай эрт эхэлсэн болов уу? Ялангуяа төлбөр тооцоо талынхын шийдэл нь Монголд хөгжөөгүй байхад төрүүлээ явцсан болов уу гэж боддتي. Гэхдээ цаатлынхын концепц нь бол ерөөсөө юу байсан бэ гэхээр Улаанбаатар хот бүгд л мэднэ. Ерөөсөө хуваараа такси бизнес эрхэлдэг. Араа гоёор хэлбэл тийм хүмүүс бол маш олон те. Одоо гудамжинд гараад гараа өрөхөд борог 10 машины 6 зогсох жишээ нь. Ийм байгаа энэ үед бол одоо яг Америк тухайн үед айгүй hot сэдв байсан. Одоо shared economy тэрэн дотроо ride hailing те shared одоо mobility гэсэн энэ концепц бол Монголд хэрэгжих боломжтой байна. Энийг хэрэгжүүлснээр нэгт одоо ингээд эмх замбраагүй энэ хуваараа таксидж байгаа хүмүүсийг нэг системд оруулаад өгчээ. Системд оруулаад өгчхөөр ямар давуу талтай вэ гэхээр ингээд бид нэр судалгаа аваад хуваараа такси эрхэлдэг хүмүүс ер нь нэг цагийнхаа 20% одоо мөг хайна гэж ярьдаг одоо нөгөө зорчигчоо хайж авт юм байна л та. Тэр чинь тэр чигээрээ Улаанбаатар хотын замын төвчрэлд ямар ч шаардлагагүй 20% ачааллыг нэмээд өгч байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг системд оруулаад зөв голдролт нь оруулах юм бол багасах боломжтой юм байна. Дээрэс нь аюулгүй байдал өнөөдөр би одоо эмгтэй дүүгээ ороо үч заавал дуудлагын аль биесний таксийн суулгахгүй бол зүгээр гудамжинд таксийн суулгаад явуулахаас айдаг штэ. Ер нь бол тэрэн шиг те энэ маань эргээд зөвхөн зорчигчийн аюулгүй байдлын асуудал биш жолоочийн аюулгүй байдлын асуудал байгаа. Одоо нэг хэдхэн жилийн өмнө гарсан судалгаан дээр сүүлийн 2 жил дотор 140 орчим жолооч ямар нэгэн хэлбэрээр хохирсон, зодуулсан, нүдүүлсэн, дээрэмдүүлсэн бүр амь насаараа хохирсон гэсэн тоо баримт гарч ирсэн. Тэгэхээр энэ бүгдийг системд оруулаад өгчөө. Хин хаана хизээ буусан те. Гэх мэтчлэн энэ концепцүүдийг ярьж байгаад ер нь Монголд энэ чиглэлээр стартап хийгээд үзье. Боломж нь байгаа юм байна, зах зээл нь байгаа юм байна гэдээ гаднаас хөрөнгө оруулалт, технологийн хөрөнгө оруулалтыг гаднаас татаад Монголоос бол яг одоо мөнгөн хөрөнгө оруулалтаа босгоод тэгээд бид нэр хэсэг бүлэг одоо залуучууд нийлээд тухайн үед хийсэн. Гэхдээ харамсалтай амжилттай болоогүй. Гарааны бизнес болгонд өөрийн эрсдэл байдаг. Монгол улс нөгөө хууль, эрх зүйн, орчин, ашиг сонирхлын зөрчил гэдэг маш одоо том зүйл байдаг болохоор энэ нь эргээд хаалт болоод хийлэхгүй гэсэн үндэс болоод байдаг. Тэгээ бид нар бүр улсын дээд шүүх хүртэл яваад зүйлдээ give up хийсэн л дээ. Яг бууж өгсөн. Гэхдээ эргээд энэ биднэрт маш том одоо энэ valuable гэж хэлдэг те юугаар цошгүй тийм туршлага болсон гэж бодож байна. Тий. За ингээд өнөөдрийн маань яриа бас нэлээд дуусах тийшээ хандж байна. Тэгээд амархаасаа бас дахиад нэг зөвлөгөө авъя. Тэгээд одоо яг Америкт сурах сонирхолтой чиний хувьд одоо магадгүй бүр баг бахтаа ингээд би Америкт сурах ёстой гэдгийг ингээд ягаад гэвэл би энэ боловсролын систем таалагдж байгаа учраас гэдэг шийдвэр гаргасан байна. Одоо яг тийм хүсэлтэй тэр мэдээллийг өөрөөр суугаас авсан байгаа дүүнертэй хүн залуучуудад зориулаад хэлэхэд ямар зөвлөгөө өгөх вэ? Америкт сурах гэж байгаа хүмүүст. Окей. Би бол маш энгийн гэж байна. Нэг даашгүй даваа биш. Айгүй олон тийм success story-нууд байдаг. Бүр гэр хорооллын сургуулиас гараад Америкийн хамгийн топ сургуульд ороод сурцсан одоо оюутан залуусын ч түүх одоо бэлхнээ байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө эртнээс бэлтгэх хэрэгтэй. Зорилго тавиад тууштай явах хэрэгтэй. Айгүй энгийн зарчим л та. Тэгээ мэдээж энийг дэлгэрүүлээд ярихад бол хамгийн гол нь одоо боломж бололцоо айгүй их болцсон. Өмнө хэлжсэн шүү дээ бид нэр ямар одоо хязгаарлагдмал мэдээлэл дотор одоо хөдөлдөг хөлбөрдөг байлаа. Тэгтэл одоо бүх юм нээлттэй, интернет хил хязгааргүй, дуусахгүй их мэдээллийн энэ орон зай дотроос тэгээ Монголд одоо хэрэгж байгаа Education USA гэдэг шиг те боловсролын төвүүд байна. Өмнө бид дурдсан EARC буюу боловсролын зөвлөгөө мэдээллийн төв байна те. Зөвхөн Америкч гэлчгүй одоо бусад Европын улсуудад, Японд, Хятадд солонгос цурын ихэд боломж айгүй бололцоотой тэтгэлэг төлбөрүүд нь байна, мэдээллүүд нь байгаа байхгүй. Тэгэхээр энийг анханасаа бэлдээд боломж бололцоо байгаа гэдгийг ойлгоод өөрийгөө бэлтгэх хэрэгтэй эртнээс. Тэгээд би бол нэг зүйлийг ингэж үтээ. Гадаад явахын тулд нэг өөрийнхөө хүсээгүй сургуульд орно гэдэг шиг утгагүй зүйл байхгүй. Өрөө хүссэн сургуульдаа яг одоо орж чадахгүй, эсвэл шалгалтыг чинь оноо хүрэхгүй, бэлтгэлчин арай дутуу байвал нэг жил өнжөөд үзнэ. Тэр жилдээ сайн зорилго тавиад тууштай явбал би бол боломж байгаа гэж бодож байна. Нэмээд хэлэхэд бол тэтгэлэг авах бололцоо бол айгүй олон оронд маш их байдаг. Магистрт ч бай, бакалаврт ч бай. Тэр яг сургуулаа сонгохдоо бол амбицлах ёстой гэж надад санагдав. Амбицтай бай. Түрүүн хэлсэн шүү дээ. Том сургууль
байх тусмаа мөнгөтэй байдаг, мөнгөтэй байх тусмаа тэтгэлэг их өгдөгөө гэдэг. Тэр яг тэр логикийг бол хизээч бити мартаарэ гэж хэлмээр байна. Нэг чухал зүйл бол одоо магистерч бай, бакалаврч бай, гадаадд сургууль сурах гэж байвал аппликейшн эссе гэдэг юм бичнэ. Тэр чинь чиний сургуульд одоо шалгалтын онооноос чинь гадна хамгийн чухал шийдвэр гаргалтанд нөлөө үзүүлдэг хэсэг нь байгаа. Тэгэхээр аппликейшн эссе буюу те одоо өргөдөл зориулсан тэр эссегээ бол эртнээс бичих хэл. Энд чинь нэг сарын дотор бичээд дуусчдаг юм ерөөсөө байдгүй юм байлаа. 3 сар бич, 6 сар бичтэй бичээд хүнээр уншуулаа, дахиж янзлаа бичээл хүнээр хизээч бичиж болохгүй чи өөрөө гол суурийг гаргах хэрэгтэй. Мэдээж хэл ус сайтай гадаад дотоод байсан эсвэл мэрэгжлийн англи хэлний багш нараас зөвлөгөө аваад сайжруулах хэрэгтэй. Энэ дээрээ эртнээс ажиллаж эхлэв. Тэгвэл би бол боломжтой гэж бодож байна. Тэгээд эцэст нь хэлэхэд бол гол нь тууштай л явах хэрэгтэй. Тууштай бай. Том сургуульд амбицтай сургуулиудаа сонго. Эсээгээ бичиж ихэл. Амар бас Масагийн удирдах зөвлөлийн гишүүнээр 4 жил ажилласан тийм. Тэгээд одоо ер нь яг Америк төгсөгчдийн холбоонд ер нь яагаад тухайн үед ажиллах болсон юм. Тэгээд их хвчлэн хүмүүс бол 2 жил ажилладаг штэ. Тэгээд яагаад 4 жил ажилласан юм. Яг би түрүү Америкт очиод юу сурсан бай гэдэгтэр ер нь бол хэлсэн. Хэрвээ чи юм сурч мэдсэн бол тэрнээсээ бусдтай тодорхой хэмжээнд хуваалцаад нийгэмд хэрэгтэй юм хийх ёстой гэдгийг би бол Америкт очиод илүү сурсан гэж бодож байна. Авсан бол өгж сурах ёстой. Тэгэхээр би яг энэ зарчим дээр суурлаад бол ямар ч байсан тодорхой хэмжээнд нийгэмдээ хэрэгтэй юм хий гэж үргэлж боддог. Тэгээ яагаад Маса вэ гэхээр санаа нийлсэн, яриа ойлголцдог те хамтдаа хийсэн ийм одоо хүсэл зориг ирмэлзлээр буцалж байгаа юм залуучуудтай бол хамтарч ажиллахыг үнэхээр хүссэн. Тэгээд Даш Балбарын амьдтаа бие бие хайрлаа гэж хүлээг байт. Энийг 3 мөрөн надад айгүй их таалагддаг байхгүй. Тэр нь болохоор амжиж чи өөрөө алтрын зэрэгт хүрсэн бол аж аргалын хаалхыг бусдтай нээж өг, ачиг чин тэд бас бүү мартаг гэдэг ийм 3 мөртэй. Яагаад айгүй их таалагддаг вэ гэхээр ерөөсөө л бидний хийх ёстой юм шиг санагддаг юм л та. Тэгээд бусдтай сурсан мэдснээ хуваалц. Тэрнээс хин нэгэн бас юм сураад мэднэ. Тэр сурж мэдсэн хүн чинь дахиад өөрийнх нь цаг нь ирэхээр дараагийнхаа залуустай өөрийнхөө сурж мэдснийг хуваалцаад ингээд энэ бол эрэх холбоо маягаар би нөгөө өөрөө тэтгэлэг авч сурсан гэдгээ ярьж байсан. Тэгэхээр би ирээдүйд боломжтой болохоор өөрөө ч гэсэн ингээд санхүүгийн боломжгүй хүүхдүүд дэмжих юм тэтгэлэгт бол хандив өргөнө гэж боддог. Яагаад гэвэл би энэ тэтгэлгийг аваад сураад ач холбогдлын надаа миний амьдралд ямар их тусдсан болсныг мэдж байгаа болохоор би тодорхой хэмжээнд тэтгэлгийн хэмжээнд чаддгүй маа гэт Монголдоо тий ямар ч гэсэн өөрийнхөө хувь нэмрийг бас оруулна гэж боддог. Тэгэхээр тэгэл буцаал авсан бол үг гэдэг л зарчим гэхүү дээ. Үнэхээр сайхан хариулт. Хэллээ. Сэтгэл хөдлөлчлөө. Баатар цогтын амрын нэрэмжид тэтгэлэг хөтөлбөр Дүүк их сургуульд. Хөрөөл атар шиг. За тэгээ баярлалаа Амра бидний урилгыг хүлээж аваад өнөөдөр яг өөрийнхөө Америкт суралцсан түүхээ мөн суралцахтаа бас хэрхэн өөрийгөө бэлдээд ямар хуу бас түүхтүүд аваануудыг даваад тэндээс юу сурсан те тэрийгэ буцаад Монголд яаж ашиглаж байгаа талаараа дэлгэрэнгүй хуваалцсан их баярлалаа. Тэгээд энэ подкастын дараагийн зочноор хэнийг байгаасаа гэж хүсэж байна. Би 2 хүний нэр хэлчихье. Эхнийх нь болохоор Төрөтийн Сэлэнгэ гэдэг манай ангийн бүсгүй байгаа. Тэгээд өөрөө болохоор University of Virginia буюу UVA-ийг системийн инженерээр төгссөн. Мундаг чадaltaй бүсгүй байгаа. Тэгэхээр Сэлэнгээг би нэгт дараагийн зочноор оролцоосаа гэж санал болгомоор байна. Хоёрт нь болохоор Мөнхбатын Баттулга гэдэг залуу байгаа. Цуг ажиллаж исэн миний тиммейт байсан залуу. Virginia International University-г төгссөн юм байна. За их баярлалаа. Тэгээ бид мөн бас Сэлэнгэ болон Баттулга нартай холбогдож дараагийнхаа подкастад бас оруулах болно. Тэгээд цаг зав гарган ирсэн Амартаа дахин баярлалаа. За урьж оролцуулсан баярлалаа. Тэгээ Сэлэнгэ, Баттулга заавал орно шүү. За Амар подкастаараа дамжуулаад та хоёрыг урьсан. За ингээд өнөөдрийн зочноор 2013-аас 17 онд Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн байсан Баатар цогтын Амар оролцож өөрийнхөө түүхийг Америкт хэрхэн суралцсан талаарх түүхээ хуваалцлаа. Тэгээд та бүхэнтэй дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай. За баяртай. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургуульд хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандаж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.